40-од орноор би аялсан байдаг. Байсан байдаг. Тэгээд 40-од орноор аялахад тэр чинь бараг 60-50% ажлын томилт байсан байдаг. Өөрөө аялсан биш те. 40 хэд орны дараа буцаад хятад дээр тулсан гэсэн үг. Эдийг сонгосон нь бол цэвэр хувь хүний зорилго амбицтай холбоотой. Тэг хятадыг мэддэг юм уу хэр юусэн мэддэггүй. Нэг бол хятадыг огт мэдэхгүйгээр зүгээр хэлний курст яваад Монголд дургуутсан нэг бүхэл бүтэн доод үеийн давхарга. Тэг ямар болон тэтгэлгээр бол аав ээж мөнгө төлөөд ингээ аваад тавьцаа. Зүгээр Монгол дургуу. Үгэл хэлэл хятадтай хятадтай нэг хэсэг. За нэг бол яаж ихэр нүдэн анаал дээрээс бол чулууж аваа шийдгэд л бэлэн нэг хэсэг. Тэ? Гэтэл тэрийг үзий ядах үгүй бол тэрийг харж баярлж багтахаас улдаар зүгээр л мэдээ гэдэг бодлоор хятадд аялье гэдэг. Тэг яг миний аялал чинь одоо надад бол их хүндэл аялал та. Одоо яг тэр би чинь тэмдэглэл бичиж аялдаг байхгүй. Очоод үзээд селфи хийх биш. Аялах хэрэгтэй болдог. Тэгээд яг 2 жил аялахдаа 2 жилийнхээ аяллаа бүх тэмдэглэлийг өмнө 1 жилийн өмнө би бичсэн байсан. Тэгээд би анхныхаа аяллыг зүгээр ингээ хугацаагаа бодохоор нэг 5-6 сар дуусчих واخ гэж утсан чинь 2 жил явчих юм байна. Солонгос ч нэг флаш гэдэг байхгүй Сингапурч. Хэдэн мянган ном багтсан жижиг. Тэгээд хятад чинь тийм бүр том флаш болчиход байна л да. Хард диск шиг. Тэгээд сая явж дуусаад тэгээд явах тоолондоо тэмдэглэлээ хөтөлсөн. Тэмдэглэлээ Facebook, сошиалаар байнг хүргээд. Үүндээ миний номыг бас нэг авах шаардлагагүй юм байна. Бүр уншсан хүмүүс. Би ч бүх тэмдэглэлийг тэмдэглэлээ гаргачихж байгаа шүү дээ. Гэхдээ бас боломжийн дээр зарагдаад л ийм байна. Бид нар бол одоогийн байгаа Монгол хүн 800 жилийн дараах одоо хамгийн сүүлчийн лигдан хүртэлх Монгол хүн бол угаас шал өөр хүн. Хэл нэг байж болно, цус нэг байж болно, соёл нэг байж болно. Бүр тэс өөр хүн. Тэр үеийн Монголыг түүхээ зүгээр ойлгоё гэж бодох юм бол урагшаа хятад руу яваад хойтлын цавчаал бомбтоор ороход тэнд Монголын зэв жанж явж орсон түүх байна. Америкийн эрхчлөөний хөшөөнөж байхгүй дэлхийн хамгийн том бэлэгдэл болсон цагаан суурга гэдэг одоо Бээжинд байна. Хятадууд 8 сар цагаан суургыг нэг тойр гэдэг үгтэй. Үгүй бол Хятадын Күнзийн сүм гэдэг нэртэй одоо Күнзийн институт гэсэн үг байхгүй юу? Күнзийн институт гэдэг күнзээр нь агуулчихсан Монголын төрийн удирдлагын дээд сургууль. Дэлхийд дахны бүх эрдэмтэн мэргэд хүрчээ тэнд одоо нэлээд хэдэн тест давсан шалгалтыг хэдэн 10 жил бэлдээд тэр ян гүрний төр зүтгэдэг байсан дээд сургууль. Юм Оксфордын Блаук, Харвардын Кеннеди Скул, Францын Сорбон аль нь сурахгүй байхад институт тэр диплом, төгсөлт, сургууль, технологи тэр технологийн дэвшлүүдтэй цаасан мөнгө гаргаж ирсэн тэр зүгээр ингээ бодохоор бид нэг улмал агшаал тэр үеийн дэлхийн өнцгөнд бүр агшаа жижигрээд одоо бид нар чинь зөвхөн унган Монгол нутгийнхаа 6-ны 1 дээр л байгаа шүү дээ тий баруун 3 түмэн зүүн 3 түмэн гэж хаад зүүн 3 түмний одоо цахар өвөр Монгол хэсэгт байгаа хэсэг нь байхгүйгээр зөвхөн алах талын хэсэгт нь байгаа байхгүй яг энэ хүрээгээр бүр агшсан байт юм байна. Яг өмнөх социализмын үеийн нийгэмд чинь бол шууд коммунизм гэдэг зүйлийг харуулад нэг хэсэгт орж штэ. Тэр Карл Попперын чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд гэдээ байгаа л да. Одоогийн байгаа бидний зам нь бол бидрийг одоо гайхамшигтай зэгцэлж байна. Тэгэхээр ингээ аваад үчгээр нөгөө нэг тэр зэгцрэл гэдэг байгаа зүйл чинь нэг бол тэр wire way буюу Аз маягийн одоо ингээд өдөр болгоныхаа амьдралыг хичээ. Тэгэх юм бол чи ирээдүйд угаасаа сайн сайхан болно гэдэг нэг хандлага байна. Үгүй л ерөөсөө шууд төлөвлөгөө тавь гэдэг. Тэгээ төлөвлөгөө тавих гэхээр энэ чөлөөт нийгэмд чинь амьдрах өөрийн зарчмуудыг эзэмшээг болохоор төлөвлөгөө тавьж чадахгүй л та. Гэрээ байгуулсан бол гэрээгээ мөрд. Тэ? Хүнтэй тохирсон бол тохиролцоотой бай гэдэг нь үндсэн зарчмуудыг мөрдөж чадахгүй бол хүн чинь хэцүүдчихнэ шүү дээ. Тэгэхээр одоо бид нар бол дасан зохицож амьдарч байна. Дасан зохицож амьдарч байгаа хүүхэд маягийн хүнд юу хамгийн хэрэгтэй вэ гэхээр чөлөөт нийгэм. Одоо Япон орн бол хөгжихгүй байхын шалтгаан нь залхуу хойрог аржааг байгаа Бушидотой нь холбоотой өстой бүтэхгүй гонл гэдээсэн чинь одоо Япон хөгжсөн чинь Бушидо л мундаг болохоор чи ингээд нээлттэй байх тусмаа улам цэгцэрдэг. Хаалттай байх тусмаа юм дотор эмх цэгцгүй байдалд ордог. Тэр нийгмийн амьдрал чинь нээлттэй амьдрал. Одоо нээлттэй усууд хөгжиж байгаа шүү дээ. Ил гадна талдаа би 100 сая төгрөгтэй гэж хэлж байгаа хүн явж 200 сая төгрөгтэй л гэсэн үг байхгүй да. Тэ? Тэр гинт тулсан газар мөнгө босголтоор манай монголч мундаг шүү дээ. Тэр чинь далд эдийн засгийн цаагаараа үйлчлээд дээ шүү дээ. Яаж вэ? Баярлалаа ирхэм сонсогчдоо манай сайн подкаст влогны маань нэг дугаар энэ үрээд өндөрлөж байна. Хүрэлцэн ирж сонирхолтой яриа өрнөсөн Гаачар танд баярлалаа. Тэгээд бид нэр дараагийн дугаарууд дээр таны номын 6 бүлэг тус бүрийг задлж
Тэгээ бүлэг тус бүрээр нь яриул сонсогчд маань бас сонирхолтой ах болов уу гэж бодож байгаа. Яг тэгэхээр сүүлийн үед хүмүүс ном уншихаа болсон. Дээрэс нь одоо дэлгэцийн хамаарлаа багасгахын тулд сонсдог гэмрөө нилээд орж байгаа. Тэгэхээр радио, подкаст сонсож байгаа сонсогчдод таны номыг уншсанаас ялгаагүй хүрэх тэр боломжийг олох байхаа гэж бодож байна.